Та бүхэнд Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 7 хоногийн тооч мэдээг танилцуулж байна. Тус хэлтс нь 2026 оны 1-р сарын 2-ны өдрөөс 2026 оны 1-р сарын 9-ны өдрийн 7 хоногийн хугацаанд иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 1380 бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 179 бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 17 бүртгэл, нийт 1576 бүртгэл хөтлөн ажиллалаа. Монгол улсын ерөнхий сайд гээ Зандан шатар 2026 оны 1 сарын 5-нд Хөвсгөл аймагт ажиллалаа. Тэрээр тус аймгийн төрийн албаагчтай уулзаж засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр болон засгийн газрын 300 хоногийн ажлын төлөвлөгөө Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг танилцуулав. Уулзалтад тус хэлтсийн дарга Б Мөнгөн Зул, захиргааны ахлах мэргэжилтэн Б Бодрованаар оролцлоо. Тус хэлтсийн ар болог сумын улсын бүртгэгч Алтан гэрлийн Батцанглан төрийн байгууллагад 24 жил 9 сар ажиллаад улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөр насны тэтгэврт гарлаа. Хэлтсийн даргын байгуулсан ажил хүлээлцэх комиссийн гишүүд ар болог суманд ажиллаж ажил хүлээлцэн цаашдын амьдралд нь эрүүл энх аз жаргал хүсэж уртцлын зүйл гардуулан өглөө. Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын баталсан цахим уулзалтын хуваар хөтөлбөрийн дагуу 2026 оны 1-р сарын 8-ны өдрийн хууль зүйн дотоод иргэн сайд Б-ийн 2 засгийн газрын 2026 онд баримталж ажиллах бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Цахим уулзалтанд аймгийн хууль хяналтын байгууллагын дарга нар болон хэлтсийн дарга Б Мөнгөн Зул нар оролцлоо. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг хаас хомыг бүртгэх хянах үйл ажиллагааг зохион байгуулах, цахим системийн шинжилсэн хөлбөрийн талаарх сургалтыг хэлтсийн дарга Б Мөнгөн Зул албаа агчдад зохион байгууллаа.